Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 2015 оны ажлаа сэтгүүлчдэд тайлгналаа. Хөдөлмөрийн харилцаанд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах үүрэгтэй ажилдаг энэ холбоо өнгөрсөн онд 3000 гаруй иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгсөний 63% нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн бус иргэд байжээ. Тиймээс 2016 онд гишүүдийн тоог нэмэгдүүлж, гишүүнчлэлтэй байгууллагуудын чадхыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах зорилт дэвшүүлсэн байна. Өнгөрсөн онд тус холбооноос хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талд 2015-аас 2016 оны улсын хэлэлцээрийн 3/4 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэдэн удаагийн хэлэлцээрийг амжилттай хийлээ гэж дүгнэжээ. Энэ докторгүй үед нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нийгмийн доктортой байдлыг хадгалах чиглэлээр илүү анхаарч ажилласан гэдгийг би бас өнөөдөр хэлхийг хүсэж байна. Тэгээ энэ 2015 онд бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өөрийнхөө дотоод үйл ажиллагааг илүү бэхжүүлэх, дотоод эв нэгдлээ илүү чамбааруулах, эв нэгдлээ бүх төвчөндөө хангаж ажиллах, үйлдвэрчний эвлэлийн бүх шатны байгууллагын чадварыг дэвшүүлэх энэ асуудал дээр бас онцгой анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл энэ эдийн засгийн хүндрэлтэй, энэ хямралтай байдал бас бидэнд өөрсдийнхөө чадварыг сайжруулах энэ боломжийг олгож чадсан гэж бид дүгнэж байна. 2016 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо улсын их хурлын 108 дугаар тогтолцооны хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллах ба төрийн албаа агчдын цалин нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлуудтай хяналт тавьж хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн АСЕМ-ийн дэд хэмжээний уулзалтыг угтаж, олон улсын хөдөлмөрийн форум зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээрээс гадна орон нутгийн сонгуульд гишүүд дэмжигчид идэвхжин сонгуультнуудаа нэр дэвшүүлэн дэмжиж ажиллахаар болсноо мэдэгдлээ. Түүнчлэн улс төрийн намуудтай ч хамтрана гэж байна. Энэ бол улс төрийн зорилго биш, цэвэр хөдөлмөрлөх эрхийн төлөөх шийдвэр болохыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Амгаланбаатар хэлж байлаа.